Сайн байцгаана уу эрхэм хүндтэй үзэгчдээ. Үндэсний сурын нэгэн жилийн харваа наадмууд отголж байгаа энэ цаг үед Монгол Улсын иргэн Баатрин Даш цэвгийн нутаг засаг тохны гол голомт нутагт хүрэлцэн ирээд байна. Энэ сайхан сэрүүн алтад хэдийнэ өвөл айлчилжээ. Монгол Улсын дархан мэрэгэн Магна, Монгол Улсын мэрэгэн Гажид гээд олон сайхан мэрэгчүүдийн өлгийн нутаг, Говьалтай аймгийн эрэгтэй харваачтаас эрэгтэй мэрэгчүүдийг анхдагч нь бол Монгол Улсын мэрэгэн Даш цэвг юм. Ингээд цөмөрөө Даш цэвгийнхаа төрсөн нутаг Бугад сум руу хөдөлцгөнөө. Ийхүү нэвтрүүлэг маань Монгол Улсын Баатар Магсрын Жанчвын гэрэл төшөөн дэрэгдээс та бүхэнд эхлэн хүрч байна. Ингээд бид Алтай ноёлог улсын салхин дунд харвах хал сарвал наадмаа тун утгахгүй хүлээн авч үзнэ. Өргөн талд өндөлцөн тоц галсын тэр улсыг их Алтайн нурууг нь Алтайн улсад хил хязгаар гэж үгүй. Мөнгөн зулайн хөлрөн үзэгдэж мөнгө судлан олсон их Алтайн арав бүрд өрмөл шаргалгаагууд нь зэрэглээтнэ. Тэрл тэргүүн улсын дунд байх хэд нутгийг чиглэн хэрэг зэрэг өвөрлөн явахын учир алдар харваа нэвтрүүлгийн энэ дугаар оршино. Говьалтай аймгийн Шарга сумын нутаг. Тэгээд Монгол Улсын Баатар, Холбоочин Баатар, Жанчив Баатар маань энд цэрэгт явахынхаа өмнө ингээд энэ сайхан говийн орцог толгод дунд нэг аваа босгоод явж байсан юм. Одоо иш баримт түүхий. Нутгийн энэ авааг бол одоо Жанчив Баатрын цэрэгт явахынхаа өмнө босгосон аваа гэдэг юм аа. Та энэ Жанчив Баатрын одоо нэрэмжит зэвсэг түвшний одоо ангийн юм шүү дээ, тийм ээ. Тэгээ хоёлаа сайхан овоондоо хөндлөл үзүүлээ. За тий. Бас сони юм да, тийм ээ. Мөчсөн байх. Тий одоо ингээд энэ сайхан энгийн байх юм байна. Бас гайх чинь ийм юм хүсэж байгаагүй. Би өчтөр бас нэг шин орж ирээд нутгийн удирдлагын урд ирэхэд хөшөө байсан. Тэгээ Монгол Улсын Баатрын хөшөө гэдээ очиод харлаа л да. Манай анги юу байсан? Алхтрууч Магсрын Жанчвын хөшөө байл. Тэгээ би одоо очиод их бэлгшээлээ. Тэгээд наашаа явж байхад одоо энэ Бугад руу явж явах замд энэ Шарга сумын нутагт энэ Жанчив Баатрын минь болсон юу цэрэгт явахынхаа өмнө болсон юу аваа байдаг гэдэг сонсоод тэгээ энэ дээрээ байж чинь тэгээд ингээд бас сайхан байна. Хөшөө тийш явсан ардын зам баларахгүй гэдэг шиг тийм ээ. Тий. Энэ жижигхэн овооны одоо 4 зүг 8 зохисоос яг л одоо ардын зам балараагүй юм л байна да тийм ээ. Тий. Бас үнэхээр сайхан бэлгшээлтэй, үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байна. За тэгээ энэ замдаа Алтай их сүрлэг улсын зүгт одоо энэ замдаа хөдлөе доо. За.
Аж богдын үрт зум байхад алаг хайрхны орой дээр өвөл болдог гэж нутгийнхан хэлэлцсэн. Ийм л эрс тэрс уур амьсгалтай өвөр нөмөр өндөр намын орчил болсон богд нутагт Монгол улсын мэргэн Баатрин дас зэв хал сарв харваачаан эрүүлэн дуудаад байна. Сайн юм. Сайн байна. Ятруу. Гайваа. За сайхан юм. Хол өгөл. Хол байна. Сайн юм. За сайн сууж ирээ. За бэлтгэл сайн уу? Сайн байна. Алс газар юм аа. Хол газар өгөл. Ятруу давгүй. Тавлаг сайхан зүгээр. Сайхан ирлээ. Сайхан байна уу? Сурахаа зурхаад нөгөө отго гарваагаа хийгээд. За. Тийм багийн аврах исүүхээ бас аймгийнхаа түүхэнд анхудаа исүүхээ аврах хийгээд. Тэгээд бас сайхан болсон. Амжилттай сайхан болсон. Зарим арваач маань буццсан, зарим нь эндээ ингээл хүлээгээл. Бит хоёрын одоо нэг алдар арваа гэдэг сайхан гэж хүлээл байж шээ. За. Сая ярин их баяртай сайхан мэдээ сонслоо. Бас юу яасан бэ шээ. Ахын дүү чи бас армийн аваргаар одоо бас төрүүлсэн байж шээ. Тий, сая зэрэгцээ спортын авраг шалралт тэмцээн болсон юм аа. Зэвсэг төчнээ. За. Тэрэнд оролцоод зэрэгцэлтийн буудлагын автоматын тогтоолын төрөлд аврагдчихад ирсэн. Оо за. За баяр үргээ. За. Монголыг яваач. За. Одоо мөг амжилт. Манай сумын онцлогч одоо энэ урдуур алгын нуур гэж энэ хоогуур алтай өөргов зүүн гарын говч одоо дагн дархан цаастай газар. Одоо энэ хүн алаг архан гэж сайхан уу. Харин тийм байлээ. Тэндээс гараад ирэхэд алаг харж цастаа харж үү? Цастаа харж. Оройн цастай. Ер нь бол мөг цастай уул шүү дээ. Тийм маань сүмрөө ордог. Би ч одоо Баян онгороос наашаа гарч үзээгүй. Баян онгорлоо нэг 2 3 наадамд иржсэн. Тэгээд өөр хангаад бас нэлээд наадамд иржсэн. Тэгээд энэ жил болохоор говьлтад. Говьлтад тий. Аюу алдар харванд зорж наашаа их хол газар байна. Тэгээ маргааш цагаа сайхан товлоод маргааш харваагаа эхлэе да. За тийм өнөөдөр сайхан унтаж амраад сайхан энэ дээр сайхан одоо сайхан үзэн үзээд бэлтгэлээ сайхан хий. За тэгээд маргааш хоёлаа сайхан хараа да тий. За. Баатрин даш цэвэг Монгол улсын мэргэн ардын хөвсгөлийн 97 жилийн ан баяр наадмын түрүү засаг тан клубын харваач Говьлтай аймгийн Бугд сумын уугуул. Хүүхэд насаа би ердөөсөө өвөө эмээ дээр бүр нялхвахаас л ирдэг байсан. Тэгэл энд л одоо өвөө эмээгийнхээ гар дээр өсч төрж хүн болсон юм байна. Тэгээд манай аав ээж хоёр наашаа өвөө эмээ рүү явуулцдаг. Тэгэл хөлд ороод хилд орсон хон аваа явах гэж хахад манай өвөө бас үйлж ийсэн. Тэгээ бас тэрийг бодохоор би бас жоохон санган болтой. Тэгээ манай нутгийг сайхан уу сайхан. Би одоо сургуулаа төгсч ирэл энд ажлынхаа гараа эхэлж ийлээ. Тэгээд энд бас анхныхаа цалин авч ийлээ бас. Тухайн үед бас дөнгөж сургууль төгсч ирээд анхны цалин гэдэг бол бас их сонир юм байд юм хэлээ. Тэгээд сайхан мэдрэмт төрж ирсэн. За манай дас зөвч чинь багасаа спортлог, сакс, волейбол, ширээний тесийг их сайн тоглодог, техникээр нь тоглодог тийм хүүхэд байлаа. Би одоо энэ дас зөвгийн автогнаас тийм хүн байна. Тэгээ би өөрөө волейбол спортын мастер тийм хүн байна. Тэгээ манай энэ хоолнд энэ дэвтэрс нь тийм л хүүхэд байгаа юм да. Хүн ер нь ямар нэгэн зүтгэлийг өөрөө хичээвэл 45 ахмад таснда болдгийг манай мэргээ харууллаа. Би гэрт нь очдог. Хорон зүгээр ингээд цэврөөс одоос эрхээ орооноос тиймэрхүү мэдрэмжтэй байгаа. Цэврөөс үтэн гэрэл татсан тийм эрхээ ороотой. Тэгээд отгоо би нэг яаж байгаа энэ спортоор ингэж явж байгаа 93 наадмын нэг. Ингэж л ярьдаг байсан. Тэгээд улсын мэргэн болоход өстөө нэг багтаж хандлагал их өгсөн да. Монгол улсын мэргэн Баатрин даш цэвэг Алтай нутгаас тодорсон анхны бөгөөд эрэгтэй улсын мэргэн юм. Энэ амжилтаар Алтайнхны үндэсний сурдаг түүх намтар дүүрэн болсон. Тэрээр хөндлөн хөх салхинд нь хиймэр оршдог юм хэмээн их Алтайнхан догшин сэлэх нөмөр нөөлгийг багтан өгүүлэх дуртай. Манай Алтайхан бол энэ сайхан өндөр хөх уусаараа гойдог, хөндлөн хөх салхиараа гойдгоо гэж хэлдэг. Зарим хүмүүс таныг ирэхээр одоо их шуурх ингээ ярьдаг. Одоо наад
Шуурган чи ямар байгаа шүү дээ гэж би бас тоглож идэг. Хүүхэд наснаасаа эхлээл гэр бараагаа дарахаас эхлээл хүүхдийн хүмүүжил хүртэл нөлөөлж байгаа юм л да. Одоо манай алтайхны бугтынхны гэр бол одоо бусад цомгуудынхаас шал өөр онцлогтой. Төмөр багантайч байна, даруулга энэ төр бол бас мундаг хийн. Бүр бугтынхны гэдэг тийм чагтаг уяа, богтог уяа энэ тийм юм байдаг. Гэрээ даруулдаг тийм бүр өөртөө зориулаад хийцэн тийм байдаг. Салхи шуурга гарах үед бол энэ хойд хар маань сайхан дүнгэнэ. Одоо ер нь бол манай энэ дээгүүр бол онгоц нисдэггүй. Хаяа нөгөө тахируу явдаг онгоц энэ хойгуур хяраар явчихдээ. Тэгээд энэ авийнхан байна ер нь зарим хүүхдүүд нь бол онгоцны дуу сонсоогүй л байгаа. Гэхдээ хойд хайрхан байна бол шуурх болохоор бол яг онгоц явж байгаа юм шиг байна. Дүнгэнэ л байна. Тэгээд дүнгэж жагаад салхи буухаараа бол одоо бас нэлээ хүчтэй буун. Ер нь бол бараг Монгол улсын одоо салхи шуурганы рекорд аяг бол энд байдаг ч гэж магадгүй. Энэ жил яриад жоохон зөөлрөш. 70 паунд байсан. Одоо энэ нэг бараг 80 паунд болж байгаа. За энэ нэг 70 гаруй паунд байгаа. За энэ нэг гайгүй энэ харин гайгүй зөөлөн юм шүү. Энэ одоо нэг 61 2 гэж бодож байна. Багцаагаар. Ингэж л ирж байгаа юм да. 68 паунд байна. Хэлээр за юу юм да. 28 жоохон гарантай нэг 29 хагас хавцаа юм уу? Паунд хэмжигчээр ингээд татхад нэлээд татчихсан. Тэгдэ. Энэ нөгөө энэ сунц таталч бүр энд ирчихэж байгаа болохоор ч. Харин тийм ээ. Мэдрүүлэг нь хүрхгүй шүү дээ. Тэгдэ. Тийш бас өндөр чацтай болохоор бас гайгүй байхгүй. Алдар харваа нэвтрүүлгийн өмнө хоёр харваач маань бас үзэм сум тавьж номныхаа байц байдлыг одоо бас нэг мэдж авдаг. Тийм ээ. Тэгэхээр одоо номнууд маань ямар хүчтэй, ямар паундтай байна гэдгийг одоо мэдхийн тулд яах вүлээ? Ер нь бол харваач хүн харваад хамгийн чухал зүйл бол нумаа мэдрэх. Энэ ном маань болохоор байгалийн түүхийн хэл дээр хийлгэсэн болохоор халуун хүүтэнд бол мэдрэгтэй. Тэрийг одоо яг шинжлэх ухааны үндэстэй юм хэмжигчээр хэмжээл. Тэгэхэд хараа хаана байна уу гэдгийг бол энэ бэлтгэл сургуулийн үед бол байнга хэлж байгаа юм байна. За Оюнгөрл харваачийн ном энэ дээрээс өөрчлөгдөж байна уу? Яаж байна? Тэгээ энэ дээрэд Михэл ер нь хотод энэ жил наадмаар 60 61 паундтай байсан. Энэ дээрэд үзлээ 64 паунд байна. Паунд зааж байна. Тэгэхээр хатуурж ийн гэсэн үг. Хатуурж байна. Сэрүүн байна гэсэн үг. Сэрүүн байна. За нэг татаж үзэх үү? Барилнахаа яг голоос шүү. Тий. Жохон дэвшлээ. Хатан дэг. За. За хоос харуулж бүгд тий. Суул алдчих. Ай хүчрэхгүй байна баг. Энэ хэдэн паундын ном лээ? 64 байна одоо. Таны ном бол нэг ингээд татхад гар дээр энэ хоёр гар дээр бол 27 кг-ын ачаал ирж байна тий. За мэрэгний ном хэд байх нь вэ? Бас тий. Бас тэгтээ за татаад үзье. Ай бүр илүү хатуу юм байна. За мэрэгний ном хэдэн паунд вэ? Минийх нэг сая үсгэд нэг 66 паунд. За тэгээд 73 хагас таталтай нэг 66. Өдөрт та нар бэлтгэл дээр энэ дунджаар хэдэн сум гаргах вэ? Дунджаар ер нь 80-аас 100 сум гаргад юм да. Дээдл нь ер нь 100. Ер нь харваач болгоны юугаар болонтой 60 сум харвдаг, 40 сум харвдаг харваач байна. Сэтгэлийн эрзимээс шалтгаалж байгаа юм да. Ер нь наадам их ойртчих юм бол бас цөвтөр сум гаргана. Чанартай. За хавар болвол ер нь бол өдөрт 100 сум гарах бол өдөрт бол 100 сум л. Тэгэхээр би та хоёрын одоо номыг татаж үзсний учир юу гэхээр 60 гаруй паундтай ном бол нэг 27.8 кг-ийн ачааллыг хоёр гар дээр авчирж байна тий. Тэгээ өдөрт бэлтгэлийн үед нэг 80-аас 100 сум гэхээр та нар бол өдөрт энэ хоёр гараараа 2 тонн ачаа өргөж байгаа байхгүй. 2 тонн ачааг хамгийн багадаа өргөж байгаа байхгүй. Энэ зөвхөн хоёр гарын татах хүчнээс гадна энэ хөлийн хоёр булчин бол асар өгцсөн. Энэ дээр тулах хоёр цэг маань энэ хоёр хөл байхгүй. Тэгээд энэ гол нуруу ясны бяргатай байх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол одоо хүч ихээр одоо ердөөсөө сэтгэлийн хүч. За хоёр харваач маань сайхан үзэм сумаа тавилаа. Тэгээд алдар харваагаа ингэсгээд эхлүүлье. За амжилт хүсье та хоёрт. баярлалаа. За баярлалаа.
удахгүй 100 жилийн яваа маань болох гэж байна. Тэгээд бас зурхаа дээр бас нэг сайхан залуу мастертай өрсөлдөе. Бас энэ тэр холын Доронтой аймгийг би өөр зорж очиж харуулж ирсэн. Тийм болохоор бас говь нутагт харуулах ямар байдгийм байна. Ер нь энэ нутгаа бас нэг сайхан үзүүлээ. Ер нь бол оюун гэрэл маань бас чансаатай мастер. Намайг сурд орохыг л харуулж ирсэн юм мастер байгаа. Тэгээд нэг ярианы тайлбарт бас говьлтайг үзээгүй гэж би бас дуулж ирсэн. Говьлтай улсын аваргаар бас ирж амжаагүй юм лээ. Тэгээд энэ нутгийнхаа зурхаа дээр нэг алдар харваагаа сайхан хий. Бас нутгийнхаа зурхаа дээр нэг сайхан харвая. Нутгийнхаа зурхааг бас нэг сайхан орон даяар бас нэг сурчлаа, бас үзүүлье. Энэ зурхаа дээрээс бас ийм Монгол улсын мэргэн төрж исэн юм байна. Энэ зурхаа бас үлгийж авч исэн юм байна гэдгийг бас нэг үзүүлээ харуулъя гэсэн бодолтой л. Тэгэл нутагтаа үрж. Бас энэ Доронт Монголтай хоёр бол бас шал өөр. Жадамбын оюун гэрэл. Аймгийн мэргэн спортын мастер. Зэвсэг түвшний Тэг 13 дугаар ангийн тамирчин, эмхийг сахиулагч. Монгол харвааны Амдууд клубын харваач, Доронт аймгийн Цагаан овоо сумын уугуул. Монгол орны хамгийн зүүн захаас баруун хязгаар тэрж нутгийн мэргэнтэй харуулах болсон оюун гэрэл мастер. Номныхан хувирал, цагаагаарын байцыг мэдрэхээр хичээж байна. Нам дор бүс нутгийн түүнд далайн төвчнөөс дээш 2000 орчим метр өндөрлөг бүст харуулах ихээхэн бэрхшээлтэй байлаа. Алдар ороонд Даш цөг мэргэнтэйгээ таарад Даш цөг мэргэнийхээ нутагт ирчээд байна. Их хүйтэн байх л гэж утсан. Арай гайгүй. Сансныг бол гайгүй. Тэгтээ ер нь бол хүйтэн байна. Уул усан уул их өндөр уулуудаар хүрээлэгдсэн нутаг байна. Битгэлийн үед бол нэг юусоо ажил төрлийнхөө зав заагаар одоо 2-3 хоног бэлтгэлээсээс хараа ер нь нэлээд хасуулж байгаа л байна. Хотын араас бол нэлээд хасуулж байна. Даашгийн мэргэнтэй өмнө нь бол ер нь бол тэмцээн оролдоонууд айхтар цуг таарч харуулж үзээгүй, нэг зөксөөл дээр гэдэг юм уу, нэг зурхаа дээр гэдэг юм уу. Тэгээ ер нь бол харвааг нь мэднэ, хардаг, манай шилдэг мэрэгчүүлийн нэг л дээ. Жохом оюун гэрэл маань эр зэргийн эрдэм. Их сурын харваа хоёрынхон альнаар нь эхэлж замнсан юм болоо. Ямар тач тэрээр эр хүний хиймэр сорсон хоёр томоохон үлсэд багвалчин наснасаа зүтгэж чамгүй амжилтанд хүрээд байна. Сураар эхэлсэн. Ер нь сураар бол ер нь 1-2 сар болсон шүү. Хүүхэд байхасаа. Тэгээ хамгийн анх 95 онд улсад хүүхдийн харванд иржсэн. Цэрэгт болохоор юу 10 төгсөл 2000 онд 10 төгсөл 2002 онд 10 төгсөл тэгэл Батлангол сургууль ахлагчийн сургуулиас ч орол энэ төсвийн Тэг 13 дугаар ангид томилогдож ирэл одоо хүртэл ажиллаж байгаа. Алуу бааж. Би чинь 9 дэх ангид спортын болсон шулсан. 2001 онд. Тэгээд байжсэн тэр үед манай ээж алдар спорт орооны үндсэн сүрийн багш засгалжуулагчаар бас ажилласан. Тэгээд тэр үед спортын мастер болчиход байхад алдар спорт ороонд харуулж эхлээд тухайн алдар спорт орооны орлогч дарга дэдүрэндээ цог эрдэнэ гэдэг одоо хорондоо цог эрдэнэ. Тэр намайг ахлагчийн сургуульд оруулж гисэн даа. Сурын арваагаар дамнаад цэргийн хүн болсон да. Харваачдын дунд мэрэгний бууртай хэмээн хүндлэгдэх Жадамбын оюун гэрэл мастер Монгол улсын мэргэн Бурайд сурын дархан мэргэн Дондог нэмийн цэцгийн хөвлөө. 1995 онд хүүхдийн наадамд ирж харван Отгрид дээр хүртэл зураг нь гарч од болж явсан түүхч түүнд бий. За миний хүүч жоохноос л ээжигээ дагаж явсан да. Харуулж эхэлсэн нэг 8-9 настайгаас харуулсан. Тэгээ өөрөөс нь хамаагүй өндөр ном бариад харуулдаг байсан. Нэг жил хэдтэй байгаад юм дээ. Би харамаараа байна гэж тагсан. Тэгээд улсын баярт нэг хөөх тахтаны харваад сайн харуулсан юм аа. Ахтайгаа хоёулаа хараад хоёулаа оноо тэнцдэг. Тэгээд энэ хоёрыг
тавхлуулах юм уу яах юм бэ гэхээр нь би ахын төрүүлээд дүүн хоёрт оруулчихгүй юу да. Гэт хоёулаа оноо таньсан байсан. Тэгээд тэгсэн чинь дараа нь миний хөө чагнал авсны дээр ах хоёр тавхалсан бол хэн нь ах байсан юм болоо гэд миний хөө тэгэхээр нь тавхлуулдаг байж тэгээд ер нь тэгээд сур харах өөрийнх нь хүсэл тэр үеэс л их аргалсан байх гэж бодогдтыг. Тэр үе чинь улсын баяр наадам стадионд нөгөө нээлт үзэх гэж ордог байсан байхгүй юу. Тэгэж зураг дарж янж гэж мэдээгүй их сүүлд нэг открит дээр гарсан. Хажуу талд нь түшээ цоож байгаа хөөхд харахаар бүр нэг хөөхтийн тийм нэг өснөх зарсимд дуурлсан бас л их л чармайлтай байгаа нь мэдэгдээд байгаа юм тэр. Эдүүгээ оюун гэрэл мастер Цэргийн Гавьяаны Улаан дугийн одонд бүгд найрамдах Монгол ард улсын баатар Максрын Жанчвын алдрыг мөнгөчүүлсэн зэвсэг төвчний тэг 13 дугаар анги түүний радио холбооны сургуулийн 1-р ротод алфааж байна. Тэрээр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө 22хан насандан амь үргэлжсэн Жанчив баатрын гал голомт Алтай нутгаар омогшил дүүрэн явсан юм. За ахлагч оюун гэрэл маань манай ангийн тэргүүний ахлагч нарын нэг. За зэрэглэлийн спортын уралдаан тэмцээн болон зэвсэгчний аврах шалгаруулах марш тактик тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээнд 8 удаа оролцож байсан. За зэрэглэлийн буудлагын аврах шалгаруулах тэмцээнд 2017 онд хүрэл медаль, 2020 онд саяхан одоо болсон тэмцээнд алтан медаль гэх зэрэг олон сайхан амжилтыг гаргасан ийм сайхан манай ахлагч нарын нэг байна. За ахлагч оюун гэрэл маань мөн одоо үндсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ инхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгсэн байгаа. За Иракийн эрхчлөлөө ажиллагаа, Исламын бүгдээр Афганистан улсад явагдаж байгаа ажиллагаа, мөн одоо Сирилоны ажиллагаанд одоо үүрэг гүйцэтгсэн манай шилдэг одоо инхийг сахиулагчдын нэг юм аа. Монгол улсын мэргэн баатрын дашцэвэг тэргүүтэй Говьлтай аймгийн Харваачид засагтхан клубийнхан сүүлийн 3 жил дараалан улсын чанартай харуулсан наадмуудад амжилт гаргаж байна. Засагтхан клуб 2018 онд Алтайн 1000 Харваач төсөл хэрэгжүүлсэн нь их Алтай нутгийн эвэр мөнхнүүд олон болж амжилт ялалтан ахиулахад ихээхэн түлхэц болжээ. 2018 онд Алтай нутгаас анхны эрэгтэй мэргэн маань төрж ингээд бид хүн дүүрэн мэрэгчүүдтэй болсон. Өмнө нь бол Баян улс сумаас 2 мэргэн, Монгол улсын анхны дархан мэргэн Жавдсангийн магна Сурмаажвын гажид гэж их сурын 2 эмэгтэй мэргэн байсан. Мөн Бүрээд сурын мэргэн Их Жаргалын Гүнзэя, Урайхаа сурын мэргэн Жигэмдийн инх хот гэсэн Харваачд бол бус төрлүүдэд ингээ мэрэгэн цол үрдсэн байсан бол бид хүн 18 онд Бугт сумын харьяат Монгол улсын мэрэгэн баатрын дэсцэвгийг үлгээдэн авч ингээд бүх сурдаа мэрэгэнтэй болсон. Алтай нутгаас одоо өнөөдөр гэхэд 60 гаруй мастер төрсөн байна. Мөсөн сурын спорт, Бүрээд сурын төрлүүд бол энд бас хамрагдаж байгаа. Хар алаг numны ившээлтээр хамаг муу бүхэн зайлах болтгоо. Ирээ алаг numны ившээлтээр элдв бүхэн амирлах болтгоо. Та ингэ сумаа тавина уу? За та бүхний энэ өдрийн авралыг альтгая. Бас тусамд манай Говьлтай аймгийн хаалтын 10% амжилттай 2 өдөр сайхан зохион байгуулагдлаа. Тэгээ өнөөдөр бас алдар ороонд оролцож байгаа улсын мэрэгэн дасцэвэг, спортын мастер, аймгийн мэрэгэн
оюун гэрэл нартаа бас сум иргэдийн төлөөлөгчдийн хурал засгийн тамгын газар онц сурын холбооноос бас хүндэтгэл үзүүлэх гэсэн юм аа. Энийг бас та бүхэн хүлээж авна уу? За баярлалаа. За эргэргэх. За. Ирэх 100 жилийн одоо дархан мэрэгэн болох ерөөл өргөё. За баярлалаа. За оюун гэрэл мэргэндээ бас хүндэтгэл үзүүлье. За бас таны спортын ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд ирэх 100 жилээр улсын мэрэгэн болголтгой гэж ерөөл өргөё. За баярлалаа. Та бүхэн. Алтай нутгийн сүрлэг өндөр улсаас манан бууж намрын анхны цас аялсан энэ сайхан өдөр алдар харваа халз харвуул эхлэхэд бэлэн болжээ. Өнөөдрийн халз харваанд Говьалтай аймгийн Бугад сумын угуул, Засагдхан клубын харваач, Монгол улсын эмэргэн Баатрин даш зэвг оролцсон. Даш зэвгийнхаа зогсоолд нь урьж байна. За даш зэвг мэргэний эрүүлэн дуудсан харваач Доронтой аймгийн Цагаан уу сумын угуул, Зэвсэг түвшний Тэг 13 дугаар ангийн тамирчин Монгол харвааны Андууд клубын харваач, спортын мастер аймгийн мэргэн оюун гэрлээ. За таныг алтан шар зурхаат нь урьж байна. За хоёр харваач маань Алтай нутгийн байгалийн эрс тэрс уур амьсгал цасан шамарган дунд одоо харавхад бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн халз харвааг шүүн дэнслэх хүн бол аймгийн мэргэн спортын мастер Баясгалан шүүж одоо самбар оноо хөтлөнө. За нэвтрүүлгийн тайлбарыг нэвтрүүлгийн хөтлөгч аймгийн мэргэн спортын мастер Нэм даваа тайлбарланаа. За ингээд халз харваанд оръё. За Монгол улсын мэргэн даш зэвгээс эхний сум гарна. За хоёр харваачд маань бэлэн болсон зэгсэн бие амжилт хүсээд эхлэж байна. За ном сумны мэргэн эхний сумаа тавхад бэлэн боллоо. 6 дээр харваачд нийллэгийн цувраг хадаж байна. За мэргэний одоо эхний сумыг харцгаая. За эхний сум байна да сайхан болоо. Сайхан одоо голчтой. За нэлээд тулгуу сайхан буусан сум байна да. За харвал надам сайхан ихэдтэй цасан дунд алдар харваны маань одоо нэг онцгой нөхцөлтэй юм сайхан харваа болж байна. За оюун гэрэл мастрынхаа сумыг харцгаая. Оюун гэрэл мастрын эхний сумыг харавхад бэлэн болжээ гэдгийг харваачд мөн тохиолж тэнцэнс нийлж байна. За өнөөдрийн цас орж байгаа манд татсан байгаа боловч гадаа нэг хасах 4 градустай юм байна. Оо тийм үү. За жоохон хазгай сум уртлын гар дээр цаваа ороод нэлийн одоо жоохон төөртөх маягтай сум гаргаж байна. Ер нь ном ингээд хүүтрэх тусам улам чангарж байгаа харваачд төрөнд дуудагдаж босноос хойш одоо яг харуулж эхлэх болтол хугацаанд цасч буулаа. А дээр нь ер нь бас ном усан дээрээ чангарах юм магадaltaй байгаа. Одоо ингээд цас ороод манд татсан байгаа боловч за нэлийн газар ихтэй сум. За тэндээс одоо нэлийн одоо олон савж байна. Тэр саваа гэдэг нь одоо зурхаад бууж очиж байгаа сум нэлийн одоо газар ихтэй дөнгөж дутах магадлал маш өндөртэй очлоо шүү гэдэг тохиог бүгдээрээ өгч байна. Мэргэн анзаарах. хоёр дахь сумаа онцоо тий. Сумаа онлоо. За иймэрхүү нөхцөл одоо нэмэх 4 градустай цас орж байгаа юм наатан чигтэй байгаа үед номонд ямар нөлөө орох вэ? Ер нь түрүүн одоо нэлээд салхитай сэрүүн байсныг ботход одоо харин ингээд бөмбөгийг сайхан дулаасч байна, дулаарч байна гэж мэдрэгдэж байна. За сайхан сум. За бараг л одоо сур хад болчихв. Голчтой сайхан сум болчоод ирэмхт 6 ирэмхт мөргөд буцаж байна. Тэр нь дутлаа гэсэн үг. Сөөм дутсан дохио өгж байна.
За одоогийн байдлаар мэрэгэн ихний 2 сум олсон. Өнгөрл мэрэгэн манай авч хэмжээгүй юм. За нэлээд доор шагааж байгаа дээшлүүлж хараа олж явах юм. Тэгээд нэлээд харин хөдөлгөөнтэй яагаад гэвэл хараагаа доор зоосон байж байгаа дээшлүүлж яваад зүүн талаар сум алдаж байна. За аймгийн мэрэгэн спортын мастер. За одоо мэрэгний хишиг хүртэх тухай асуудал. Оюун гэрлийн мэргэнд 3 дахь сумыг харъя. Ер нь бол харваачид мэрэгэн хүн урдл зогсож байгаа мэрэгэн хүн сум алдахад арын харваачийг мэрэгний хишиг тосоороо гэж одоо бас бэлгшээж аваарай гэж зөвлөгөө өгдөг. Одоо тэр зөвлөгөө тэр хишгийг хүртээсэ гэж ингэж харж үлээ да. Нэлээд доктортой сумаг нь гарсан. За байгаасаа доо. За оюун гэрэл мастер. Бас нэлээд донготой. 2 донготой байна гэдэг бол одоо 6-ын 3-1 дээр дуусан байна гэсэн үг. Өртөө хэмжүүр дээр. За даш зэрэг мэрэгэн сайн нэг жоохон хөдөлгөөнтэй 3 дахь сум дээр бол урдгаар доор хараа зооцсон байж байгаа дээшлүүлж байгаа хайтаа тийм хөдөлгөөнд дундаа тогтолгүй гаргаад саваа оруулж байлээ. За мэрэгний 4 дахь сумыг анзаарцгаая. За сайхан жиг нэгтэрж. За нэг ийм хүч алдсан яг нэг буцаж мултлах гэснээ одоо яг сумаа яг мултардгийн даваан дээр нь одоо сэтгэл зүйн гэдэг юм уу жижигхэн бэр алдаж тэгээ буцааж байна сая. Тэгээд дахиж мэдрэгдэж байна тийм ээ. Дахиж байгааз хальт одоо сумд зангаж байгаа. Зангаж тийм. За дахиад одоо мэрэгний хишиг хүртэж чадвал 2 харваач маань ихнийхээ харвааг 2-2-оор өндөрлөнө. За тэгэж одоо оноо хөсөн оноо мэрэгэн банк гэж үзэгч төмнөө сайхан цэц мэрэгтэй оноогоор байсан зингүүлээсэ гэж үлээцгээе да. Бас нэг жижигхэн хөдөлгөөний дунд гараа явчлаа да. За давчлаа. Дутуу байна. За дутуу дохио өгж байна. Дэлэм дутсан дохио өглөө. За ингээд ихний харваачд маань 2-1 харьцаатай ихний 4 сумаа өндөрлөө. За харваачдтайгаа уулзаж санал сэтгэлийн сонсъё да. За тэгээ. За эхний усаа 2-1-ээр мэрэгний давмгааллаар өндөрлөө. Тэгэхээр сүүлийн сумнууд дээр та ямар хуваад өгнөлт хийхээр байна? За ер нь өглөө нэвтрүүлэг эхлэхээс өмнө үзэн үзсэн. Тэгэхээр өглөө ирээд нэг 5 сум үзэн үзсэн байна. Тэгэхэд бол бас градусын зөрүү ихтэй байсан байна. Сая энэ хур ороод бас цас бороо ороод ингээгүүд бас номны уян чанар бас нэлээд нэмэгдсэн байна. Тийм болохоор 3-4-р суман дээр ер нь бол өрөх шийдвэр гаргасан. Тэгээд бас нөгөө яг зурсан зураасан дээрээсээ бас жоохон өргөхөөр зүүн талд нь бууцтай 2 сум хазгаар авч байна л да. Тийм байна. Тэн дээр нэг жоохон алдаа гарлаа. За одоо цас аялж байгаа ман татсан юм чихтэй байна. Нэмэх 4 градустай байгаа. Тэгэхээр одоо үлдсэн 4 суман дээр бас цаг агаарын тооцоолол явах бах тийм ээ. Тийг нь ер нь бол би түрүү хэлсэн бас яг 2018 оны наадам бол хуртай бороотой өглөө эхэлж ирсэн. Ер нь бол 30 градусаас 4 градус руу уусан. Өглөө заримдаа бол үзэн үзэж явах үед бол хасах градустай байсан. Ийм байсан. Тэгэхээр би бас бэлгшээж байна. Нутаг бас хуртай алдраа руу манай хуртай болж байна. Бас нэг ийм хур борооноор харваа төрүүлж байсан нумаараа харуулж байгаа болохоор өмнөхийн хувирлыг би бол 100% мэднэ. Тийм болохоор 100% итгэлтэй. За, амжилт хүсье. За баярлалаа. За яагаад дутаагаад байна? Жохон буулт байна гэж бодлоо. Эхнийхээ сумыг голгүй болчиход 2 дахь сумаа ганга дутаагаад тэгээ итгэдэг. 3 дахь суман дээр онцоод тэгээ 4 дахь суман дээр жохон хэвээр нь харагдсан ч л жоохон нэмж тавьдаг бичлэж бодож байна. 3 дугаар суман дээр донг өгсөн анзаарсан биз дээ. Донг өгсөн анзаарсан. Тэгээд ямар нэгэн засал хийсэнгүй. Засал хийсэнгүй. Тэгээд хэвээр нь л харагчлаа. Яг яагаад вэ? Ямар юу бодогдож тээ гэж донг өгч яхад нэмэхгүй юм. Энэ бас нэг энэ хүүтэн зас орж байгаа болохоор ер нь их юм буулт байна гэж ер нь бодсонгүй л дээ. Бас нэг сайн онцгой гадал байна л да тийм ээ. Тэгээ ер нь яг хэвээр л харагчлаа.
Аа. За одоо сүүлийн 4 сум тавина. Одоо тий. Юу бодогдож байна? Одоо нэг жоохон хараагаал нэмэйл гэж бодож байна. Аа. За тэгээд амжилт. Мэргэн бол бас 2 удаагийн одоо хашиг хайрлалаа шүү дээ. Ямар ч байсан нэгийг хүртсэн, нэгийг дийлсэнгөө. За одоо тэгээд бүрэн сайхан 4 онож хараагаа өндөрлөөрөө. За. За амжилт. За 2 дахь босоо харваа эхэллээ. Одоо энэ удаад сөв эргээд оюун гэрэл мастраас эхний сум явах учиртай. За 75 м ч бас хол харагдаж байна шүү тий. Тэгнэ ер нь бол 75 м хараа сонгоход бол хаа газар бас өөр байдаг. Гэсэн одоо энэ уул дунд энэ одоо сөндрөлсөн уулын дунд бол нэлээд юм алсад харагдаж байгаа юм мэт боловч одоо их тал дээр, говьд тал дээр за сайхан эхний сум сайхан байгаа юм лөө улаантай голчтой. Говьд тал дээр бас өөр байх юм тийм. Говьд тал дээр ойрхон санагдаад байдаг тийм талтай тийм ээ. Яг л энэ ч одоо стандарт 75 м-аас үндэсний сар харваа байна явуулчих. Тийм байгалийн нөхцөл байдал байгалийн газар байршилтай холбоотойгоор бас сонир сайхан тийм мэдрэхүйнүүд өөр туснаа хүнд. За дашцын өгмөрийн эхний сум сая 2 нэгийн байдалтай эхэлсэн байсан. За хүүлүүрэн дээр жижигхэн одоо өөрт нь таагүй нөхцөл үүссэн болтой юм дээрээ янзлж засан. Ер нь харваачид ингээд бүх зүйлийг яг өөртөө ив хаваа тааруулсан байх учиртай. Яг энэ үед бол ингэж бас тайван засах ёстой бол засаад бүх нөхцөлийг өөртөө маш одоо таатай зөвөр тааруулж авч явах учиртай. Зарим одоо залуу харваачид бол сандраад одоо ийм алдаатай үед миний айн сул байсан юм аа би тэгээд янзлж чадаагүй гаргацсан гэдэг юм уу. Айн сул байснаас даван дотны янз бүрийн алдаа гарна шүү дээ. Заримдаа айн сул байсан бол одоо хальт мултарцсан байжгаад юунда давхар цохилт орж өвчнөд давхар цохилт ороод бүр учир зүггүй нийслэлдэг нь. За мэрэгний. За мэрэгний сум тас сайхан буулаа. Яг ямар сайхан болж байна. Шууд газаргүй төлж бууж байгаа сумны. Чимээ сонсогдоо сая. Тас гэж явчлаа. За газаргүй буусан. Эхнийхээ сумыг хоёулаа онлоо. Хоёр дахь усааны эхний сум. За түрүүн хамгийн эхний босгоныхаа 4-р сумыг оюун гэрэл маань нэлээд хол дутаасан байсан. Сая хараагаа нэмнэ гэж ийсэн. За нэмээд боссон байна. Нэмж боссон хэрнээ л одоо нэгийн зэрэг донготой одоо дохиог харваачид 6 дээрс өгч штэ. Тэр маань дутх магадлал байсаар л байна шүү л гэсэн. Дохио тэгэхээр ашир мастер бас бодолцсон баха. Дээр нь урдаас нэг жижигхэн салхи эхэлжлээ. Түрүүн тав тогтун сайхан байсан да. Нэлээд чанга байгаа сум. Яа. За даваатаа сум гарчлаа. Дээр нь даваатаа үзрээ ороод даваатаа хазгаа сум гарч байна. Одоо ер нь энэ бай маань түрүүний мэрэгчлүүдийн хажуугаар гаргаад байсан сумнууд бол яг үндэсний сурын үндсэн дүрмээр батлагдсан байнд бол оноо байгаа. Бараг л оноо доо. Тийм. Тэгэхээр энд одоо бас цэцээр сайхан илүүрхэж бас мэргээр түүчэлж үүдэг ийм сайхан харваачтай болцож байгаа учраас дээр нь харваа оноо. За энэ бол одоо саяын ярьжсэн. Метрээд эхэлж л. Саяын одоо миний ярьжсэн үндсэн дүрмийн байнд бол сая байгаа юм байна. Энэ байг 2 дахин жижигэрсэн байна. Бай бол жижигэр сайн алдраар нэвтрүүлгийн алд сарваны бай тийм ээ. Одоо хасааны хоо хэд байгаа вэ? Хасааны тоо 30 ширхэг байгаа. 3 давхар 60 байдаг л да. Тийм. Хан харванд бол тэгээд ер нь жижигэрдэг. Хасаа харвандаа 30 болоод тов харваа болоод бүр 15 16 хасаатай. За багийн харванд бол одоо энэ 75 м-т нэг ширхэг хасаагчлаа онно шүү дээ. Тэгэхээр хасаа жижигэрх тусам ерөнхийдөө бол төвлөрөл төлөвшөл нэлийн одоо чангарч ирдэг гэлтэй хүмүүст. Бай нарийс чинаал. За мастрын оноо бас яг түрүүний дашцын өгмөрийн оноо шиг тас бууж байна. Тас буюу одоо байнда ямар нэгэн газар гүүгээр шууд тулж бууж байна гэсэн. За одоогийн байдлаар байсуулан мастер дашцын өгмөрийн 3 оноотой оюун гэрэл мастер 3 оноотой. Одоо 2 сум үлдсэн байгаа. 2 сум үлдсэн байгаа. За 3 оноотой явж байна. Энэ тэмцэл явж байна да. Одоо сүүлийн 2 сумн дээр
Харваачдын төвлөрүүлж улам нарийнс нь оноо нэлээд нямбаа болж ирэх болоо тийм байна. За бас зөвхөн нэг тоноогоолаа. Ингээд 2-2 сум биш юм. 1-1 сум үлдчихэж байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар бас зөвмөргөн 1 оноогоор илэрхэж байна тийм ээ. За шийдвэрлэх сүүлийн сум. За аюнгэрл мастрын сум. Хэрэг онвол 4 оноотой болно. Зөвмөргөний сүүлийн сум дээр тэнцвүүлэх хэс даган байлах хэс шийдэгдэнэ. За одоо өнгөрөл мэрэгнийхээ өнгөрөл мастрын сумыг харцгаая. Харваачдын нэг сайхан бэлэгшээж бие биендээ өргөдөг эрүүл бие, номон хүчтэй, сум мэрэгэн, уухай зээл байх болтугай гэж. Энэ өрөөлөөр сүүлийн сум нь оноотой байг гэж бэлэгшээж үлээ да. За байгаа сайхан доо. За өнгөрөл мастер эхний босондоо 2, саяын босондоо 2. Энэ өргийн харвандаа ингээд 4 оноотойгоор харваагаа өндөрлж байна. За дашцэг мэрэгний одоогийн сум асуудлыг шийдэх нэ. Дашцэг мэрэгэн бас 4 оноотой байж байна. За хүүлөр түрүү ер нь бас эвгүүрхэд байсан хүүлөр дахиад сая засах хэрэгтэй болж байна гэдэг. Нараасаа дуудаж тусламж хүсэж байна да. Ер нь бол сумны өн хүүтэнд сулраад халуунд мод учраас тэлж бас ингээд халуун болох. За тэгээд хүүтний агаар энэ гів гэмтгэн одоо хүүтний нотон болох халуун өдр болохоос шалтгаалж бас хөлөөрн дээр яг ойн орох хэсэг дээр иймэрхүү өөрчлөлт ордог. Тэгээд тэрнтэй холбоотойгоор бас засч энийг мэдэрч засна гэдэг нь бас харваачийн өөрийнх нь бас өөрийнх нь төлөвшил байдал хэлээд хандлагын бас нэг илэрлэл байгаа л да. За дашцэг мөрний сүүлийн сумыг асуудал хэрхэн шийдэх гэдэг харваа манайд харваа хэрхэн өндөрлөхийг харцгаая. За улаанд ингээд байгаа болчтой сайхан унж 5-4 харьцаатай. Монгол улсын мэрэгэн дашцэг алдар харваандаа одоо тэргүүлээ. За алдар харваагаа энэхүү сайхан өндөрлсөн 2 харваачтайгаа уулзаж сэтгэлдээ нь сонсцгоё. Энэ тэнцвүүхэн сайхан өрсөлдөөн байна тийм үү? За энэ тэнцвүүхэн одоо сайхан харваа боллоо. Баярлалаа. За тавлаг сайхан харавцгаалаа. Энэ тэнцвүүхэн л үзлээ дээ. Тэ. За сэтгэлдээ нь дуулах гад сонсох гад. Цагаагаар бас одоо намар цаг болж байгаа гэхэд өглөө үзм үзэхэд бол үнэхээр хүүтэн байсан л та. Тэгээ энэ манай Бохт нутгийн нэг юм онцлог байд. Хур орлоо дараагаар нь одоо ингээд нэг аргагүй л нэг говьтой залгаа нутаг болохоор ингээд номны хөврөл бол маш өндөр гарч. Тэгээд эхний босон дээр бол ном татж үзэл нэмхэн тодорхой байсан. Тэгээд бол ер нь дараагийн босон дээр оюун гэрэлт бол хийсэн л да. За ер нь бол нэмдгэн зөв шүү гэсэн нэгд. Хоёрт бол манай нутгийн салхин үйл ядаг сэвэлцэж байгаа салхич гэсэн ямар ч сумыг байна. Урдаас байна уу, баруун зүүн байна уу. Өнөөдөр бол энэ хойноосоо шуурлаа л да сая. Энэ агарын урсгалын нөгөө том том уулуудын дундуур амаар орж ирж байгаа урсгалууд их хүчтэй орж ирдэг байна. Бас нэг өчигдөр оюун гэрэлт хэлээгүй л дээ. Энэ манай гол бол ийшээгээ урсж байгаа. Тэгэхээр хүндийн төвөр бол сум болвол баруунда тусна. Угаасаа энэ зурхаан онцлог. Нийт нэг давхаа ерөөсөө агарын нийт давхаа юм байна шүү дээ. Тийм юм байна. За оюун гэрэлт юу бодог? Их л юм бодогдож байгаа болтой зогсож байгаа ч. Харин тийм ээ. Ирээд харахад бас яг нь баруун талаар баруун гар талаар гараад үсэ. Тэгээд нэг хойш тийш барингууд хэтэрхий хойгоор гарчаад үсэ. Тэгээд өнөөдөр ирээд өдөн сум баг үзчихүү гэж бодлоо байсаа. Зүгээр нэг 4 сум хараад босоод ирсэн. Тэгээд яг харвааныхаа харааг олоогүй л гараад харвчих шиг боллоо. Тэгээд нэг дутаагаад 2 дутааж нэг онц эхний босон дээр нэг голгүй явууллаа. Гараж хэмжигчүүд бол юу юм бэ? Энэ орон нутгийн онцлогоор шалтгаалаад
яг хөө нэмэх гараад зааж байгаа ч гэсэн номон дээр ирж байгаа хөрсөн дээр байгаа хүүт нь бол хасах руу байсан л та. Тэгээд эхний босон дээр босоод татхад бол нэмэх нь бол тодорхой байсан. За харваа амжилттай сайхан боллоо. За ямар нэгэн байдлаар харуулж наадаж хоорондоо өрсөлдөж байгаа боловч энэ маань төмөн олноо зингүүлсэн байгаль хангаагаа баясхан зингээс ийм л сайхан үйл байдаг. Ингээ та яртаа бас араарынх нь ажилтна. Араарынх нь их үйлдэн өндөр амжилт хүсье. Тэгээд оюун гэрэлдүүдээ одоо чамд бол ганцхан зорилго бий. Төрөө их баяр наадамд айрагдах, төрүүлэх, мэрэгэн болох. Тэгэхээр миний дүүгийн сансан оноо сэтгчлэн орох болтугай. Бэлтгэл сургуулаа сайн хийгээрэй. Нутагт ирсэн дахин баярлалаа гэж хэлмээр байна. За танд баярлалаа. Би танд нэг бэлэгтэрсэн энэ юу сум биш. Энэ юу вэ? Аяны алуусан. Оо тийм үү. Би ч одоо сомон сүнээр байна даа л гэж бодож байна. Тий, алдар ороо нэвтрүүл халц харуу Монгол Улсын мэрэгэн бэ даш зөв танд спортын мастер аймгийн мэрэгэн оюун гэрлээс дурсав. Баярлалаа. Энэ ямар сони би ийм юм өстө үзээгүй юм байна би. Тий, аяны алуусан. За баярлалаа. Би одоо төвцөө уралдаанд маш их бэлгшээж байна. Тий, энэ одоо гоё үг өчтсөн байна штэ. Юуны одоо Монгол улсын зэвсэгт хүчин армийн авраг болоод ирсэн хүнээс одоо юм сум ингээ бэлгэнд авна гэдэг. Би их бэлгшээж байна. Би 100 жилээр өн баян болох байхаа. Алдар ороогаар бас амжилттай сайн харах юм байна гэж их бэлгшээлээ. Дээшээ харсан савнд чи Монгол хүмүүс дуртай байдаг. Тэгээд чинь сум байна. Одоо аян замд явахдаа үргэлж дүүгээ дурсаад авч явжээ. Баярлалаа. За энэ манай Говьолтой аймгийн энэ эдээний дээж байгаа. Энэ дотор одоо ингээ 10 гурилын сөлхрийн гурил юу бүгд байна ингээд. Ээж хайрхан уул маань байна. Ардтны нөгөө алтай 9 гайхамшиг ингэсэн султай хайрхныхаа зурагтай энэ сүүтэй хайрхан гэж сайхан хайрхан бий. Дүүтэйгээ бас хамт яваад бас нэг 100 жилээр нэг хоёулаа нэг сайхан даатгаад явах гэсэн бодол байна. Ажил төрөл нь яах нь баг болчихгүй л үү. Тэгээд дүүдээ улам их амжилт хүсье. Нутгийнхаа брэндийг Танд баярлалаа. Та одоо энэ алдар харваа нэвтрүүлэгт амжилт үзүүлж төрүүлээрэй. За баярлалаа. За ерөөл уцаарчлаа. За хил хязгааргүй өндөр их алтай нутгийн цас бороо нар салхинд манай хоёр харваач өнөөдөр цэц сарж улсын мэрэгэн маань одоо цэц илүүрхсэн. Ингээд алдар харваа нэвтрүүлэг отоглох мөч ирж байна. За алдар харваа энэ алтай сайхан нутагт явагдахад алтай нутгийн маань бүх харваачид энчээ цуглаж бугтад маш сайхан том наадаан боллоо. Сурын харвааны энэ наадаанд ямар их чансаа, ямар их өндөр амжилтууд эндээс дахин төрж, эндээс даш цэвэг мэрэгнийг дагсан ямар олон мэрэгчүүл төрөх нэ гэдэг нь ойлгомжтой харагдлаа. За ингээд манай алдар харваа нэвтрүүлгийг дэмжиж үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Мөнгөн самнаа компани одоо гарын бэлгэн харваач маань гардуулдаг юм байгаамаа. Ингээд тэртээс өдий хүртэлх Монгол өв соёлоо цалин цагаан мөнгөөр урлаж ирсэн Мөнгөн самнаа компанийнхаа бүтээгдэхүүнийг танд гардуулъя. За Мөнгөн самнаа компани энэ танд бэлгэлж байгаа аяг бүхэн айраг цагаа эдээ будагаар дундаа дүүрэн байж айл гэрт нь амар амгалан аз жаргалаар бэлхэж байхын өрөөл өргөж таньдаа бас энийг гартуулъя. За энэхүү алдар харваа нэвтрүүлгийн тэргүүн бүлгийн 5 дахь дугаар өндөрлж байна. Эрхэм үзэгчид та бүхний маань ажил үйлс эрхийн мэрэгэн харваачдын эрчит номнаас дүүлэн гарсан сум дугаа хүчтэй, эрчтэй, бяртай, онцтой байхын өрөөлийг өргөн дэвшүүлж энэхүү нэвтрүүлгээ өндөрлцгөөё. Хүрээ!